Яаж хэлэхээ болцсон байна бүр. Сайн бацгаана уу? Кофе дотор за өрийн хорхотноо би яг одоо шинэ видеогоо бичих гээд бэлэн болоод сууж байна. Тэгээд мэдээж кофегаа бэлдээд авсан. Тэгэхээр та ч гэсэн дуртай кофегаа бэлдээд хамтдаа энэ улирлын трендийг загварын шоунаас хараад суралцаад бас анализ хийцгээе. Удаан бичлэг хийгээгүй нэлээд төсөөлсөн байна. Анх удаага видеог мань үзэж байгаа хүмүүс байвал би бол фэшн дизайнераар ажилладаг, намайг Туяами гэдэг. YouTube channel-аараа дамжуулаад загварын чиг хандлага болоод стилийн типүүдийг хуваацдаг бол Instagram-аараа дамжуулаад хувийн стилийн зөвлөгөө өгч хоббигоороо сонирхлоороо бас ажилладаг байна. Тэгэхээр би өнөөдрийн бичлэгээ маш ойлгомжтой болгох үүднээс 3-5 категорид хуваасан байгаа. Хамгийн нэгдүгээрт силуэт, тэгээд өнгө болон хээ хаар, эцэст нь материал гэдээ 3 хуваасан байгаа. Энэ 3-ыг та мэдснээр ерөнхийдөө энэ жилийн чиг хандлага ийм хэлбэр силуэттэй, ийм өнгөнүүд дээр түнчлэн ийм материалууд төлхөө миний хувцсан шүүгэнд орвол би тренди, стайлиш нэгэн болох юм байна гэсэн ийм ойлголтыг авах болов уу гэж бодож байна. За шууд тренд л өсөж орохын өмнө сүүлийн үед загварын салбарт болсон хамгийн том үйл явдал юу вэ те? Өөртөө ижлэн сонирхолтой хүмүүстэй хуваалцгаад хилээ хазаад яваад исэн. Загварт дуртай хүмүүс маань бол мэдээлэл аль хэзээ авчихсан байгаах. Гэхдээ миний зориуд дуртмаар байгаа том зүйл юу вэ гэхэлэр өнгөрсөн онд бидний сайн мэдих загварын том ордуудын одоо креатив директорын албан тушаалд том өөрчлөлт гарсан, хоорондоо солигдсон ч гэдэг юм ба тийм ээ. Загварын салбарт бол дизайнерууд тухайн ямар нэгэн коллекцийг тухайн загварыг одоо загвар эхлэхээс нь ахуулаад хаарц зургаас ахуулаад үйлдвэрлэл хүртэл дамжлагууд дээр анхаарал хандуулж ажилладаг болвол креатив директорууд тухайн брендийн энэ улирлын сизонд ямар том концепц байх ёстой, ямар утга санаатай байх ёстой. Тэгээд цаашлаад зураг авалт, имиж бүрдүүлэлт, за тухайн имиж одоо зураг авалт маань хэрэглэгчдэд хэрхэн хүрч, ямар мессежийг хэрэглэгч аваад брендээс бүтээгдэхүүн худалдаж авах ёстой вэ гэх хүртэл том зургаар одоо стратегийг боловсруулдаг байна. За жишээлбэл Karl Lagerfeld Chanel брендийг уламжлалт хийм маягийг нь хадгалсан мөртлөө орчин үеийн модерн тийм ээ илүү бас тансаг мэдрэмжтэй болгож чадсан байдаг. За түүнчлэн Alessandro Michelleийг бид нар санах юм бол Gucci-г илүү одоо бидний сайн мэдих тийм максимал, vintage, өвөрмөц чиглэл рүү шилжүүлснээрээ одоо брендийн нэр хүнд илүү өссөн байх жишээ нь. За тэгэхээр энэ улирал бол юуны өмнө Chanel-ийн талаар ярьсных өмнөх жилүүдэд бол одоо Coco Chanel, Karl Lagerfeld, за түүний дараа Virginia Vial гэх мэтчлэн креатив директорууд брендийг одоо хариуцсан ажиллаж байсан бол энэ удаа Bottega Veneta дээр ажиллаж исэн Meteo Flash гэсэн байгаа. Тэр мэдээ Chanel бол өөрийн уламжлалт Chanel-ийг бий болгодог тэр сүнслэг identity-г хадгалах хിവэр боловч цаашдаа Meteo Flash-ийн тэр хувийн тэр артистлаг уур амьсгалыг бас брендтэй оруулж ирэхийг зорж байгаа болов уу гэдгийг нь одоо хэнийг тийм ээ креатив директороор сонгож авч байгаагаас бид нар харах боломжтой тийм жижиг анализ хийх боломжтой. Gucci дээр ч гэсэндээ том өөрчлөлт гарсан. Энэ удаа бол Balenciaga дээр олон жил ажиллаж исэн Demna ирсэн маа. Balenciaga-гийн түүхийг шинжилсэн Demna luxury fashion-ы дүрмийг өөрчилсөн гэж хэлэхэд одоо нэрлэхэд хэлсдэхгүй шүү дээ. Учир нь тэрээр ugly fashion гэх ойлголтыг couture-ийн цоо шин гооц болгож зогсохгүйгээр beauty буюу юу үзэсгэлэнтэй гэх боддог тэр ойлголтыг сорихын тулд олон төрлийн өвөрмөц силуэтүүд мөн загварууд, кампейн ажлуудыг танилцуулсан нь соёлын өв болоод нийгмийн хүчтэй хэлэлцүүлгүүдийг өрнүүлснээр онцлог байдаг. Харин энэ удаа 2026 оны хавар цоны шоу бол Demna-гийн Gucci-д зориулсан анхны коллекц бөгөөд lookbook болоод fashion film хэлбэрээр танилцуулагдсан. За энэ коллекцээр Demna бол шинэ трендийг дахин санал болгохоос илүүтэйгээр Gucci-гийн үндсэн мөн чанар буюу Gucci-нess гэж юу болохыг дахин тодорхойлохыг зорьсон гэж яриануудтай одоо дурдсан байдаг тийм ээ. За харин энэ улирлын runway загварын систем өөрөө театр болсон гэдгийг харуулахыг хүссэн. Харж байгаачлан улаан хэвсэн дээгүүр гэрэл зурагчид, зочид гээд бүх хүмүүс одоо шоуны нэг хэсэг болсон мэт харагдаж байгаа. Модельууд нь яг л Холливуудын одод шиг тансаг машинаас бууж ирээд улаан хэвсэн дээгүүр алхангаа камер руу одоо гараараа далж байгаа жишээний. Харин үзэгчид бол яг Холливуудын оддыг харж байгаа юм шиг тийм ээ. Папарацци дүр болоо хувирч өндөр зохион байгуулалттай фэшн фильм маягаар хийсэн нь Gucci дэх Demna-гийн шинэ нэгэн үеийн эхлэл боллоо гэж харж байна.
За тэгэхээр ийм мэтчлэн загварын салбарт креатив директор ингээд солигдно гэдэг бол брэнд цаашаага өсөн дэвчих үү, цаашаа бүр овшин тогтнох уу гэдэг бол креатив директороос асар их хамааралтай байдаг учраас high fashion couture house-од шинэ системд орох гээд маш завгүй ачаалттай байгаа болов уу гэж би бол төсөөлж байна тийм ээ. Ингээд та бүхэнд хэсгэн ч гэсэндээ загварын шоунуудыг үзэх, креатив директорууд солигдсноор брендийн өнгөтөрх яаж өөрчлөгдөж байгааг сонирхох юм нэг хорхоог нь хөдөлгөж чадсан болов уу гэж найдаж байна. За одоо шууд 2026 оны хавар цуны тренд рүүгээ үсрээ орцгоё. За энэ жилийн гадуур хувцсны сэлбэт хэлбэрийг харах юм бол өмнөх одоо увлажлуудыг бодох юм бол илүү нам даруй болж ирсэн тийм ээ. Трендийг дагахад илүү амархан энгийн байдлаар гарч ирсэн. Яг гэвэл нөгөө увлажлын онцлогоос шалтгаалаад гадуур хувцснууд ийм нүсэр том хатуу даргаар материалтай байхаас илүүтэйгээр маш зөөлөн тэгээд дизайн энгийн бас ийм намирсан ер нь ийм хөнгөн сэрүү татвар мэдрэмжийг төрүүлэх ёстой шүү дээ. Тэгэхээр яг энэ логикийн дагуу брэндүүд дээр гарч ирж байгаа хамгийн түгээмэл хэлбэр бол ааш хэлбэр. Ааш сэлбэт байгаа. За бид нар Chanel-ийн загварын шоунаас харах юм бол ташаан дээр тасалсан ааш хэлбэрийн гадуур хувцас, ааш хэлбэрийн блейзеруудыг санал болгосон байгаа. За Prada дээр мөн ижил маш нэмгэн одоо намирсан тийм алхах тутамд одоо биеийн хөдөлгөөнөөр намирч байгаа гадуур хувцсны загваруудыг санал болгож байгаа. За түүнчлэн Saint Laurent дээр мөн ижилхэн тийм ээ. Victoria Beckham, Tottenham, Jill Sander гэх мэт брэндүүд дээр ч гэсэндээ soft tailor-ийн ааш сэлбэттэй гадуур хувцснуудыг илүү санал болгож байгаа. Нөгөө нэг power мөрчин хэвэндээ байгалаа юм шүү гэд харж иж магадгүй яг унаа тийм ээ. Power мөрөд бол өмнөх хүлээлтийг бодвол тийм их биш гэсэндээ тийм огт одоо бүр алга болоод ингээ хаягдчихаагүй. Ялангуяа 1980-ад оны глам хэв маяг, гламор хэв маягийг хадгалсан маш орчин үеийн модерн тэгээд ажил хэрэгч эмэгтэйн дүрхийг Stella McCartney дээр гаргаж байсан. Эсвэргээрээ маш өргөн мөртөө хэрнээ бүсэлхий тодтгсон тийм ээ пеплум хувааттай загваруудыг болохоор Dress on Norton дээр илүү их харагдчихсан. Энэ үйлрэлт бас гарч ирж байгаа нэлээд анзаарэгдэж байгаа шинэлэг гэж харагдсан энэ хувцсны хэлбэр юу вэ гэвэл яхан аргагүй пеплум хэлбэр байгаа. Бид нар пеплум ханцуу гэж ярьдаг байсан шүү дээ тийм ээ. Мөрөн дээрээс ингээд том хөмбөр хэрнээ доошогоо ингээд нарийсаад энэ үзүүр хэсэг дээр жижигхэн ингээд саруутсан ч гэдэг юм уу тий. Зуны одоо блоус самцнууд дээр их харагддаг байсан бол энэ үйлрэлт ерөөсөө цээж хувцсан дээр тодруулах юм бол бэлхүүс хэсэг дээр илүү их гарч ирж байгаа. Тэр олон брэндүүд яг юм пеплум хуваалтыг хормог хэсэг маш юм дэрвгээр агүй эмгтээлэг хэрнээ доогуур нь одоо тейлор өмд өмсөн гот уур амьсгал нь илүү одоо ажил хэрэгч хэрнээ илүү донжтой юм кул байдлаар гарч ирж байгаа. За тэгэхээр энэ хүү Stella McCartney-гийн загвар мөн Alexander McQueen-ийн загварын шоунаас ч гэсэндээ бид нэр сурах зүйл маш их байгаад байгаа. Тэгэхээр дундаа би Stella McCartney-ийн энэ загвар дээр жишээ дурдж авмаар санагдсан. Сурачгийн дангаар нь харах юм бол нөгөө V-line сэжтэй учраас классик маягийн мэдрэмжтэй боловч пеплум хорвоо залгачаар агүй эмгтээлэг одоо бүс ороогоод ч юм уу бэлхүүсийг бүрт хототгонгууд романтик маягийн мэдрэмж төрүүлэх боломжтой. Айгүй олон стилд хувирах боломжтой байгаа. Тэгээд энэхүү загварыг харах юм бол доогуур нь white leg джинс өмссөн байгаа нь ерөөсөө төвөггүй стилийн mix match хийчихсэн байгаа. Яг загварын шоун дээр алхаж байгаа энэ лугийг тэр чигтэн аваад casual chic стилтэй хүмүүс бол шууд өмсчүүр харагдчихэв. За бас нөгөөтэйгээр нэлээд феминин байдлаар капри өндөөрл одоо орлуулад өгчхөөр маш загварлаг тренди бас модыг өгч юм тийм ээ. За түүний дараа миний бүр хамгийн их анхаарал авч байгаа тийм ээ. Бараг ингээд лазерын нүдээр харж байгаа тренд юу вэ гэвэл waistline буюу бүсгийн төвшинг эрс доошлуулж байгаа. Загварын түүхэнд бол бэлхүүсний шугамыг хамгийн их доошлуулсан дизайнерыг ч юм уу брендийг сонгох гэх юм бол би бол хамгийн түрүүнд Alexander McQueen санаанд бууж байна. Тэгэхээр McQueen-ийн 1993 онд хийжсэн Bouncer Pants гэдэг өмд гарчсан. Тэгэхээр яг урдаас нь харах юм бол ташааны одоо зураас ингээд бүр илт харагддаг. Араас нь харах юм бол өгцөгний нөгөө лайн хүртэл ингээд харагдчихсан маш нам дор судалтай өмдийг санал болгожсэн шүү дээ. Харин хамгийн сүүлд бол та бүхэн бас сайн санаж байгаа болов 4-5 жилийн өмнө Miumi-гийн нөгөө алдарт богино судалтай, нам судалтай мини юпк гарч ирсэн шүү дээ. Тэр сошиал медиа дээр ч гэсэндээ нэлээд вайрал болж тийм ээ нэлээд тренди болж ирсэн. Тэр сүүлийн үед энэ загварын circle нөгөө өмнө нь 10-20 жилийн өмнөх тренд дахин гарч ирлээ гэдэг байсан бол одоо бүр 4-5 жилийн өмнөх тренд дахин гарч ирэх юм уу иймэрхүү соёлын нөлөөнүүд нэлээд байгаа болов уу гэж харж байна. Энэ улирлын Balenciaga харах юм бол арцны яс хүртэл харагдахаар тийм ээ маш доогуур судалтай. Ташааны ясны бараг дунд хүртэл доошлсон загваруудыг санал болгож байгаа. Isabel Marant шоу гэсэндээ харах юм бол
цээж хэсэг илүү урт харагдаж байна. Түүнчлэн трендээс үл хамааран өөрийн гэсэн алтан одоо жанжин шугамтай брэнд гэж нэрлэгдэх Hermes хүртэл бүслэгийн түвшинг буулгаж энэ трендэд нэгдсэн ба. Зөвхөн өмд юбогч гэлтгүй платины хүртэл бүслэгийн түвшин доошоо бууж яг ташаан дээр бууж исэн байгаа. Chloe дээр харах юм бол сонирхолтой зүйл нь trench coat тийм ээ борооны цовыг ер нь гадуур хувцсан дээр хормойг бүслэгийн түвшинг доошуулаад өгсөн нь бол бас их дэгчин харагдаж байгаа. Нэг талаар гадуур хувц юм шиг хэрнээ нөгөө талаар зүгээр юм плат өмсөд явж байгаа юм шиг мэдрэмжийг бас харуулж байгаа нь их шинэлэг юм шиг санагдчих. За энд түр ингээд зогсоё. Түр хэдүүлээ. I'm sorry. Би бас айгүй хурдан темптэй яриад ах шиг байна. Одоо яг ингээд бодчих магадгүй. Хүүшээ миний цээж урт хөл маань богинох юм тийм ээ. Тэгэхээр би ийм бүслийн түвшин доошлуулахаар чи миний хөл бүр богинох юм харагдах юм биш үү? Наад тренд чи ер нь бүтэхгүй нэг их удаан явахгүй хаа гэд ингээд бодоод сууж байгаа хүмүүс олон байгаа болов гэж би бодож байна. За гэхдээ ямар ч трендийг хувь хүний болгоход тус болж чадах одоо шийдлүүд, хариултууд загварын шоун дээр сансныг бодвол маш их байдаг. За тэгэхээр ямар шийдэл яриад байгаа юм бэ гэхээр жишээлбэл Chanel-ийг харъя. Вау, би бол яг энэ Chanel-ийн загваруудад бүр амар дурлсан. Юбкнуудыг хаардаа бүгдээрээ доор судалтай тийм ээ бүслийн түвшин доор яг ташаан дээр ингээд арай ядан тогтсон юм шиг байдлаар өмсөн байгаа. Юбкныхаа дотор сүлжмэл ийм шорт маягийн давхарлаад өмсөн байгаа. За бид нар бол өдөр тутам дээр зүгээр дотор хувцсан дээрч давхарлж олно. Линийн ч юм уу өндөр судалтай шортны гадуур богино судалтай юбкээ ташаан дээр тохоод өмсчих боломжтой. Prada-гийнх бас төстэй тийм ээ өндөр судалтай мини шортны гадуур леер хийгээд маш нам судалтай торын юбкийг унжуулсан хөлн ингээ гэрэлтэж байгаа. Гэхдээ өгцгөөс далталсан шорт өмссөн байх жишээ нь. За түрүүн бас Hermes-ийг ярьсан шүү дээ тийм ээ. Бэлхүүсэн дээрээ миний бэлхүүс энд байгаа шүү гэж одоо сайн өгж байгаа юм шиг тэмдэг тавьж өгч байгаа юм шиг бүслэгийн дээрээ бүсцөөчихсэн ба. Тэгэхээр бас эндээс харах юм бол бүс болол заавалчгүй өмд болоод юбкийг тогтоох зөвхөн юм практик аксессуар биш шүү гэдгийг бас сануулсан шийдэл юм уу гэж харагч. За дараагийн онцлог хэлбэр бол баллон буюу өргөн пөмбөгөр нэг үе бол бас волюм гэж нэрлэжсэн энэ хэлбэр байгаа. Яг нөгөө үлгэрийн батар байдаг штэ. Аладдиныг санагдуулам Аладдины үлгэрийн одоо дөрүүдийн хувцлалт шиг тийм ээ. Harem pants. За Louis Vuitton-ыг харах юм бол илүү модерн хэм маягтай гаргаж ирсэн бол Balmain дээр нэлээд safari унгайстай. Safari стилийг нэлээд онцлсан харагдаж байна. Gloves эсвэл jacket дээр толгооноос одоо хөл хүртэл төлөвчтэй safari хэм маягаар гаргаж ирсэн их гоё санагдаж байгаа. Тэгэхээр та бүхэн Harem өмдийг энэ үйлрэл авах юм бол үргэлжлүүлээд намарч гэсэн өмсөж болно тийм ээ. Бүр цаашлаад материалын солиод өгүүлж өмсөж болно. Яагаад тэгэхээр энэ пөмбөрийн юм хормоотой өргөн өмд маань bomber jacket дээр за эсвэл богинохон oversize тийм өслөг хүрэн дээр ч гэсэндээ маш гоё загварлаг харагддаг. Дулааны үйлрэл ирж байгаа энэ үед бол Harem pants яг тухайн outfit-ийнхаа тухайн өдрийн хувцлалтынхаа гол дүрийг нь болгоод нарийнхан хоншортой гутал өмсөх юм бол одоо өмдний эзлэгүүн нь илүү хот харагдаад хүчтэй харагдаж тийм ээ. Маш тэгжэн загварлаг мэдрэмжтэй болж харагддаг. Би сүүлийн үед 90 тойрныхаа 40 орчим насны эмэгтэйчүүдэд Harem pants-ыг их зөвлөж байгаа. Учир нь юу вэ гэвэл янз бүрийн юмнуудыг хооронд нь давхарлаа, леер хийгээл яаж хувцлах вэ гэж бодхоос илүүтэйгээр өвөрмөц гоё эсгүүртэй ганц өмд хад стайлиш болгох учраас зөвлөж байгаа. За мэдээж баллон силуэтийг ярангуут юбкийг нь орхиж болохгүй тийм ээ. Бид нар өнгөрсөн үйлрэлт бас өнгөрсөн онд ч гэсэндээ видеоноор би ярьжсэн. Яг хаврын видеоноор ярьжсэн баллон хормонууд нэлээд тренди байна гэд. Тэр үед баллон хормон авчихсан бол танаа зовоолтгүй одоо ч гэсэн гаргаж ирээд өмсөхөд энэ тренд хоцроог байгаа. Нэг зүйл нь бол уртын хэмжээг баг зэрэг урт болгосон брэндүүдээс ихэд харагдчихэв. Copernic's загварын шоун дээрх загварууд надад маш их таалагдсан. Юбкны доогоор нутас гүйлгцэн тийм ээ спорт хувцсан дээр ажиллагддаг юм детейлийг оруулаад ерөнхий мүүдийг нь бас баг зэрэг спортлог стилтэй хослуулад өгсөн. Анзаархан бол брэндүүд мини хувилбар тэгээд миди бас макси гэдэг богинохоос нь урт хүртэл одоо загварын шийдлүүдийг санал болгож байгаа. За үүний дараа бид нар видеоныхаа 2 дахь том түлхүүрэг, 2 дахь том категори болох өнгөний талаар яриа тийм ээ. Энэ стайл дээр харах юм бол ерөөсөө энэ үйлрлийн өнгөнүүдийг хүнж хөвшиг тод өнгөнүүдийн 90 үе гэж нэрлсэн байна. За ийм ч бас маш оновчтой тайлбар юм шиг надад санагдсан. Учир нь неон ногоон, цахилгаан хөх, за тэгээд улбар шар, улаавтар гэх мэтчлэн өндөр хаансан цэвэр өнгөнүүд энэ үйлрэлд хамгийн их гарч ирж байгаа. За энэ удаа мемийг харах юм бол улбар шаараас эхлээд шар хөх, ногоон хүртэл тод өнгөнүүдийг хооронд микс матч хийсэн бол Валентиног харах юм бол нэг улаан шар хөх гэх мэтчлэн яг үндсэн өнгөнүүдээр pop art чиглэлийн
өнгөнүүдийн хооронд нь хольсон ч гэдэг юм уу тийм ээ. За тийм нэг ч ер нь маш өөрөмс харагдаж байгаа. Гэхдээ үндсэн өнгөнүүдийн хооронд нь хослуулах нь ерөнхийдөө маш донжтой зөв өнгөний шийдэл хослол байдаг боловч өдөр тутамд бол ажилдаа явхад ч юм уу тийм арай бас хэтрэг болов гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр хэдүүлээ ажилдаа яаж өмсөх вэ гэхээр тренди болоод байгаа энэ тод цахилгаан хөх өнгө ч юм уу, шар өнгө ч юм уу тийм ээ. Эсвэл аква блу ч юм уу иймэрхүү төрлийн өнгөнүүдээс өөртөө хамгийн тохирох эсвэл өөрийнхөө хамгийн дуртай нэг өнгийг сонгож аваад тэгээд одоо өдөр тутамд бидний хувцсны шүгэнд зайлшгүй байх хэрэгтэй ийм нейтрал өнгөнүүд байгаа шүү дээ. Хаар хөх хаар цагаан саар гэх мэтчлэн өнгөнүүдтэйгээ хойлоод нэг тод өнгөө тухайн өдрийн хувцлалтынхаа гол өөр болгооч ч юм уу. Эсвэл зөвхөн аксессуар дээр оруулдаг ч юм уу байдлаар ашиглавал их зүгээр юм болов уу гэж бодож байна. Нөгөө тээгүүр яг Stella McCartney дээр байсан шиг хитрхи гүн өнгөнүүд гэхээсээ илүүтэйгээр зөөлөн өнгөний тоглолтоор бас хийж болно тийм ээ. Гэхдээ энэ нүгээрээ энэ жилийн өнгөний улирлын одоо тренд яг юу вэ гэхээр багтаа 2 за тэгээд 3-аас дээш өнгөнүүдийг хооронд нь хослуулах өнгөний энэ зоримог хослолтуудыг хийх тренд байгаа юм байна гэж ойлгох нь зүйтэй. За мөн загварын хорхотнууд маань аль хэдийн харчихсан байгаах. Instagram дээр ч юм уу TikTok дээр маш их явсан шүү дээ. Энэ улирлын энэ 2026 оны үндсэн өнгийг Pantone институтээс гаргадаг шүү дээ. Тэгэхээр Pantone-аас гарсан өнгө бол Cloud Dancer буюу цав цагаан үүлний одоо цагаан өнгийг санал болгосон байна. Тийм болохоор брэндүүд дээр цагаан өнгө одоо бейс буюу суур олж маш их ажиглагдж байгаа. Тэр дундаа ялангуяа тотемыг харах юм бол толгооноос хөл хөртлөх цагаан лукийг гаргасан. За цаашлаад Michael Kors дээр, Jason Wu дээр, Calvin Klein дээр хүртэл сүлжмэл лейсээс ахуулаад сатин давгаар хийсэн маш гоё лукийг гаргасан. Бүгдээ цагаан өнгөтэй. Гэхдээ өөр материалаар mix match хийсэн шиг өдөр тутамд ч гэсэндээ ийм аргаар стайлинг хийвэл хитрхи хичээсэн эсвэл бүхэлдээ нэг өнгөөр дагнсан учраас уйтгартай мэдрэмж огт төрүүлэхэргүй. Харин материалын матч хослолуудыг хэр оновчтой хийж чадхаас ингээд загварын хэр мэдрэмжтэй вэ гэдгийг харуулах юм арга болж чадах юм шиг санагдаж байна. Гэсэндээ өдөр тутамдаа цав цагаан луг өмсөд явхад жоохон тийм санагдаж байгаа, жоохон эвгүй санагдаж байгаа бол Pinterest дээр үүдэг загварлаг хүмүүс шиг хаар цонх эсвэл хаар тэлээ за нарны шилж гэдэг юм уу ийм айтемсуудаар цагаан хувцлалтаа point нэмж яага болохгүй гэж тийм ээ. Ерөнхийдөө өнгөний дайн бол ерөөсөө shape printer дамждаг шүү дээ. За нэгдүгээрт алтан ёсоор хавар цууны уйлрал гэхээр хамгийн түрүүнд цэцгийн хээ гарч ирдэг. Энэ удаа гарч ирж байгаа цэцгийн хээнүүд бол ерөөсөө нэг төрлийн цэцгийн хээ гэхээсээ илүү брэндүүд өөрөө өөрсдийн онцлогоор маш олон төрлийн цэцгийн хээнүүдийг гаргаж ирснээр онцлог байгаа. Жишээлбэл Miu-ыг харах юм бол цэцгнүүдийнх нь онцлог бол 1970-ад он 80-ад оны айлын цонхны хөшиг шиг тийм ээ. Тэгээд давхарлаад им жижигхэн цацгын детейлүүд оруулаад өгсөн нь бол цэцгийн хээтэйгээ нийлээд сайн талаас бол ретро мүүдтэй гэж хэлж болно. Муу талаас гэвэл жоохон хуучны мэдрэмжтэй. За яг үнэндээ би бол цэцгийн хээ нэг их өмсөд ядаггүй ч гэсэндээ хэрвээ би өмсвөл илүү том цэцгийн хээ рүү нүд маань илүү явах болов гэж бодож байна. За Celine-ийг харах юм бол нэлийн юм гүн хурц өнгөнүүдийг хооронд тослож pop art шинжтэй цэцгийн хээг санал болгосон. Харин Chloe-ийг харах юм бол илүү эсэргээрээ impression art маягийн шийдлэр тийм ээ. Гаргаж асыг нөгөө Claudio Money зэргийг санагдуулам цэцгийн хээг гаргасан юм шиг санагдсан. За цаашлаа Lovi, Fendi дэвч гэсэндээ нэг юм ретро мэдрэмжтэй цэцгийн хээг харагдсан. За түүний дараа зуны vacation гэхээр яхан аргагүй судалтай хувцснууд санаанд ордог тийм ээ. Гой гой өнгөний хослолуудыг оруулсан судлууд. Тэгэхээр Chanel-ийг харах юм бол hippie эсвэл ethno стилийн өнгөтэй хослолуудыг судлаа загваруудыг нэлээд санал болгосон. За Dries Van Noort-ыг харах юм бол өнөөх нөгөө хөх өнгийг заавал туршаараа гэсэн юм шиг хөх өнгөийг нэлээд одоо хүч өгсөн мотивац өгсөн юм шиг санагдсан. Гэхдээ та бүхэн илүү цэмцгэр байдлаар өмсөх дуртай бол хаар цагаан судал бол мэдээж хамгийн эрсдэлгүй, хамгийн сонгодог сонголт болтгийг мэдээж тийм ээ. Судалтай плаж, сүлжмэл цамц, за тэгээ срочк, подвалт гэд бүх төрлийн хувцсан дээр бол судлуудыг гаргаж өгсөн брендийг гэх юм бол би Ralph Lauren-ыг нэрлэмээр байна. Ёстой нөгөө яг сонгодог preppy цэмцгэр одоо old money preppy маягийн урамсгалуудыг ингээд гаргаж ирсэн юм шиг санагдсан. Тэр нөгөөтэй өөр илүү mix match хийх дуртай нэлээд этгээд хувцлах тийм ээ. Зоригтой хувцлах сонирхолтой хүмүүс байгаа болвол мэдээж дээгүүрээ одоо нэг өөр төрлийн доогуур ач гэсэн нэг өөр төрлийн судлуудыг хооронд оновчтой хослуулах юм бол нэлээд загварын мэдрэмжтэй гэдгээ харуулад авах юм боломж гарах юм болов уу гэж бодож байна. За энэ хүрээд видеоныхаа хамгийн сүүлийн хэсэг рүү орж ийн хамгийн сүүлийн категори бол материал болоод даавны тухай ярина тийм ээ. За яг энэ хэсэг дээр ирээд
За ерөнхийдөө сая шоуг үзсэн юм чинь гээд гаргаж байгаа хүмүүс байвал түр байж байгаарай. Энэ уйлрал шинээр хувц судалдаж авахдаа илүү лазерын нүдээр илүү шүүлтүүртэй хадахт нь хэрэг болох болов гэж бодож байна. Энэ оны хавар зууны уйлралын хамгийн гол дөөр бол лейс буюу торон материал байгаа. Ерөнхийдөө дотор хувцсны дитэйл дээр хамгийн их харагддаг штеп. Дээрээс нь загварын шоунуудыг харахад ч тэр ер нь слип дресс дээр, эсвэл силкийн юбкэн дээр, пажаманы одоо хансууны ирмэг ч юм уу, өмдний шоуны ирмэг гэх зэрэг хэсгүүдээр торон лейс дитэйл маш их харагдаж байгаа. Comfort гэх мэтчлэн брэндүүдийг харуул хэн чарс ерөөсөө яг ланжрээ өмссөн байгаа юм шиг харагдаж байгаа. Бас диотикууд дээрх загваруудыг харах юм бол лейс бараа өмсөд одоо блейзерийн ангирыг задгаа тавиад өмссөн байгаа. Гэхдээ яг ингээ харах юм бол өдөр тутамд бид нар буулгахад тийм ч амар биш тийм ээ. Гэхдээ оронд нь өдөр тутмын хувцлалтад буулгахад илүү гоё санааныг Dolce & Gabbana дээр харуулсан байгаа. Кардиган цамцны дагуур лейс зохицсон байгаа. Бас худалтай пажама дээр хослуулсан нь хитрхи юм романтик эсвэл хитрхи сексуалны мэдрэмж гэхээсээ илүү маш гоё максимал уур амьсгалтай харагдаж байгаа. Эндээс бүр илүү амьдралд ойр болох бол та бүхэн Instagram болоод TikTok дээр сүүлийн үед маш их харж байгаа. Ерөөсөн асимметрик шидэлтэй торон одоо лейс оруулахтай слип дресс хаасаагүй явж байгаа шүү дээ. Энэ тренд хэрвээ дармаар байгаа бол SNS дээр хамгийн их харагдаж байгаа white leg брюкон өмд дээр слип дресс өмсчхөр маш юм романтик бас юм феминин маягтай харагдаж байгаа. Харин илүү кул шик мэдрэмжтэй болгож өмсмөр байгаа бол ерөөсөн өргөн white leg джинс өмдөн дээр толгоон дээгүүрээ бандана ч юм уу давхарлахаар айгүй стайлиш харагдаж байна тийм ээ. Тэгсэн ч хитрхи юм хичээсэн юм шиг мэдрэмж төрүүлээд байна гэх юм бол илүү даруй энгийн байдлаар бас дээрэс нь унтлагын хувцс гэсэн мэдрэмжийг нь баг зэрэг даарч гадуур нь V-neckтэй sweat эсвэл кардиган t-shirt-ын дээрээ футболкныхаа гадуур ийм торон оруулахтай слип дресс өмсөд доогуур нь өөрийнхөө биеийн хэлбэрт тохирсон эсвэл өөрийнхөө хамгийн дуртай өмд урт хормонуудыг өмсөх юм бол бас их casual хэрнээ загварлаг тренди харагдах боломжтой. Дээрээс нь би өөрөө загварын шоуг үзэж байгаад надад хамгийн гоё шийдэлтэй ийм лейс торон оруулахыг оруулж чадсан брэнд бол Shoshoton юм шиг санагдсан. Яг одоо энэ платны хормогийн тасалж аваад зүгээр топ байна гэж төсөөлөх юм бол бас энгийн брюк өмдөн дээр ч джинс өмдөн дээр ч өмссөн айгүй загварлаг стайлиш харагдахаар санагдаад байна. За ер нь энэ уйлралын загварын ертөнцийг харах юм бол рококо стилийн загварууд маш их харагдсан. Рококо гэхээр бодчих магадгүй те. Яг нөгөө Мария Антонити байдаг штэ. Яг Мария Антонитигийн үеийн хувцснууд гэх юм бол хүмүүс айгүй сайн сандаг. За Мария Антонити бол яг тухайн цаг үеийнхаа фэшн айкон байсан учраас түүний талаар кино, дэлгэцийн уран бүтээлүүд бас маш их байдаг штэ. За тэгэхээр яг кинон дээр гардаг шиг ийм ганган детейл чимэглэлүүдтэй интерьер, эсвэл платан дээр хувцсан дээр ч гэсэндээ крушвагаар ингэ бүрхэгдсэн. Сатин гэх мэтчлэн үнэтэй торгон дээр цэцгийн хээнүүдийг харуулсан даван материалууд маш их харагддаг. Тэгэхээр яг энэ жишээний дагуу Эрдэнэ брендийг харах юм бол торон бас торгон платины загваруудыг үзүүлсэн. За тэгээ хүзүүний хэсгийг бас харах юм бол яг нөгөө рококо маягийн захаар нэмэд чимэглээд өгсөн байгаа бас харагдчих. За Александр Маккуин дээр ч гэсэн рококо үеийн стилийг санагдуулан цэцгийн хээтэй материалаар корсет хийчихсэн байгаа тийм ээ. Платны хормыг уртал ийм үлгэрийн юм шиг гүнжин гэмээр тийм ээ. Сагалгаар дэйлүүд нь олон харагдсан байгаа. Нэмж хэлэхэд нэлийн рококо ихээр тансаг, чамийн ийм торгон сатинын давуунууд их харагдаад байгаа. Тэгэхээр гоёлын нашинц дээр их харагддаг байсан бол харин энэ уйлрал илүү өдөр тутамд өмсөж болох үс загваруудыг брэндүүд гаргасан байгаа. Арай илүү энгийн загварууд дээр гоёмсог материалыг ашигласан гэсэн үг тийм ээ. Шууд мэдээж хавар зууны загварууд гэхээр сэрүү татам, хөнгөн, намирсан тийм ээ. Алхах тутамд одоо биеийн хэлбэр ингээд тоодтгсон юм зөөлөн материалууд маш их гарч ирдэг. Тэгэхээр энэ дундаас хамгийн их харагдсан материал бол шифон болон шир даавнууд бүсэн дээр, хормон дээр бас нүмерэг байдлаар их харагдчих. Харин энэ уйлралд гарч ирж байгаа шинэлэг гэж нэрлэмээр сүүлийн жилүүдэд ер нь нэг их харагдааг handcraft, crochet буюу гар аргаар сүлжсэн мэт детейлүүд эсвэл цээж хувцнууд их харагдаж байна. Одоо том нөхтэй сүлжмэл биш шүү нөгөө нэхмэл гэмээр юм уу? Том нэхээстэй нэхмэл загварууд бол зуны уйлралд хөвчлэн vacation дээр аяллаа хувцсны лүкүүдийн нэг хэсэг юм шиг харагддаг байсан бол загварын шоунуудыг харангууд илүү өдөр тутамд ч гэсэндээ гар нэхмэл craft luxury буюу гар урлын үнцнийг илэрхийлсэн чиг хандлага бас ажиглагдаад байна. За ингээд миний бэлтгэсэн тренди мэдээлэл энэ хүрээд зэгцэндээ нэлийн орлоо. Тэгэхээр би бас видеоны ихэнд хэлжсэн шүү дээ. Ижилхэн сонирхолтой хүмүүстэйгээ одоо ингээд загварын талаар ярилцах гад
ингээд хэл цахнаад яваад идэг. Яач ч миний сошиал медиа руу, Instagram руу ч юм уу, YouTube-ыг ингээд гүйлгээд харах юм бол энэ тийм тэгвэл тренд, fashion гэл ерөнхийдөө фэшнтэй холбоотой, хувцастай холбоотой мэдээлэл маш их байдаг учраас харсан зүйлүүдээ ижилхэн сонирхолтой хүмүүстэй хуваалцаад маш гоё хоббигоо олсон юм шиг санагдаж байгаа. Тэгээд дээрэс нь бас энэ YouTube-ийн урт 20 минут гарангийн бичлэг хийн гэдэг бол айгүй их сансныг бодвол айгүй их ажил байдаг юм байна. Ажлынхаа хажуугаар хийж байгаа оройдоо суугаад эдитэ хийгээд амралтын өдрөөр эдитэ хийсэн чинь ингээд хурдан дуусаж өгөхгүй. Тэгэхээр яг зав гарах болгондоо л эдит хийгээд яваад байсан учраас дараагийн видеонуудыгаа бас араас нь хурдан оруулна гэж үнэхээр амлаж чадахгүй. Ямар ч байсан би өөрийнхөө хоббигоор хийж байгаа учраас чиний хол зайтай ч гэсэндээ сонирхолтой контентуудыг бэлтгэж та бүхэндээ хүргэсээр байх болно. Тийм учраас одоо хүртэл subscribe ч юм уу дараагүй байгаа, лайк даралгүй үзэж байгаа хүмүүс байгаа бол мэдээж та бүгднийг дараад тэгээд энэ жилийн трендийн талаар тийм ээ өөрт хамгийн таалагдсан айтмуудаас эсвэл алийг нь илүү туршиж үзхийг хүсэж байгаа. Алийг нь туршихаас имиж байгаа ч гэх юм уу хизээч би бол энийг өмсөхгүй гэсэн зүйлсүүд байхаа бол комент хэсэгт бичээрэй. Энэ нь бол надад эргээд цаашдаа контентоо ямар чиглэл рүү хөрвүүлэх болоод хүмүүсийн одоо загварын тэр мэдрэмжийг ч юм уу тестийг бас ингээд харж байхад маш том тус болдог учраас болж игэл та бүхэн өөрсдийнхөө сэтгэлдлийг комент хэсэгт үлдээж агаарай гэж хэлмээр байна. Ингээд энэ хүртэл 20 орчим минут миний яриа сонсоод суусан та бүхэндээ баярлалаа. Миний кофеч дууслаа. Та хийх бас дууссан болоо гэж бодож байна. Ингээд дараагийн видео хүртэл баяртай.